Сайн байцгаана уу? Итгэл доторх мэдлэгийн телевизээр танд хүрдэг Христ итгэл тань мэдхийн подкастын маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Тэгэхээр бид хэдүүлээ уулзаагүй хуудсан байна. За тэгээ юуны өмнө дугаараа эхлэхээс өмнө онцгойлоод бидний энэ жижигхэн подкастын маань дэмжиж сэтгэлийн өргөл өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ өссөн сэтгэлийн дэмээр бид нар маш сайхан цаг аваад хэрэгжилж байгаа. Тэгээд та бүхнийхээ дэмжлэгийг бид нар авсандаа сэтгэл санаа маш их урам авч подкаста дахин хийх юм. Урам авсандаа маш их баяртай байна. За тэгээ энэ удаагийн дугаараараа бид нэр Библиэд ирэх бас нэгэн сонирхолтой түүх болох Израильчууд Египтээс гарсан түүхийг сонгон авч за тэгээ Библиэс гадуурх баримт талхаан дээр ер нь энэ түүхийг юу гэж үзсэн байдаг вэ гэдгийг өөрсдийнхөө уншиж ойлгосон хэмжээнд та бүхэндээ танилцуулахар шийдлээ. За тэгэхээр энэхүү түүхийг маань ер нь 1800-аад оны үеэс эхлээд ер нь яг болсон бодит явдал руу эсвэл итгэл бишрэлийн домог үлгэрүү гэсэн ийм асуулт тавин энийг нягтлаж эхэлсэн юм байна. За тэгэхээр 1800 он гэдэг бол шинжлэх ухаан үүссэн, шинжлэх ухаан хөгжсөн, шинжлэх ухаан маань өөрийн гэсэн аргачлалтай болсон энэ үеэс эхлээд ингэж энэ түүхийг ингэж нягтлаж судалж эхэлсэн юм байна. За тэгэхээр энэ шинжлэх ухааны маань энэ арган дээр ерөнхийдөө энэ аргачлалыг хэдүүлээ эхлээд жоохон танилцъя гэж бодож байна. За энэ аргачлал дээр ер нь шинжлэх ухаан маань өөрөө баримт толгоон дээр үндэслэдэг. Тийм учраас баримтыг 3 юунд категорид авч үздэг юм байна. За тэр нь юу вэ гэвэл эхнийх нь шууд баримт гэж үзэж байна. За ялангуяа Израильчууд Египтэд байсан, Египтэд амьдарч байсан, Египтээс гарсан гэдэг дээр энэ шууд баримтыг яв гэж авч үздэг вэ гэх юм бол энэ бол 100% нотлогоо гэсэн энэ баримтыг авч үздэг. За жишээ нь энэ юу вэ гэвэл Израильчууд Египтийн бичиг баримтанд Израиль еврей гэдэг нэрийг тэр үеийн Египтийн бичээс хааны зарлиг, за татварын бичээс, сүмийн баримт бичиг, за хөдөлмөрийн тайлан зэрэг дээр еврей гэрээ Израиль еврей гэдэг нэрийг шууд бичсэн ийм баримт бичгийг байвал энийг шууд баримт гэж үзнэ. Хоёрдугаарт нь археологийн малталгаар Египтээс Израилийнх гэсэн Израилийн нэрийг бичсэн. Эсвэл шууд Израилийнх гэсэн тэгж ойлгохдоор тэмдэгтэй тийм нотлогоотой археологийн эд бүлгийн зүйлсийг шууд баримт гэж үздэг юм байна. За хоёрдугаарт нь дагалдах баримт гэж байна. За энэ бол шууд биш мөртлөө дам нотлогоонуудыг авчирдаг. За энэ нь юу вэ гэвэл Израильчуудын гэж хэлж болохоор соёлын элементүүд гэж ярьж байна. Энэ нь бол оршуулга, за тахилын зан үйл, за шавар сав суулга, нүүдэлчин малчдыг дүрсэлсэн Египтийн ханын зураг. За энэ ханын зурган дээр нь тэдний ер нь хувцс сэргэллийг, үсний засалт гэх мэтийг ингэж дүрсэлсэн байдаг юм байна. За энийг бол дагалдах баримт гэж үзнэ. Энэ бол нөгөө шууд баримтыг 100% гэж үзэх юм бол дагалдах баримт бол 50-аас 70% ийм нотлогоо гэж үздэг юм байна. За 3 дугаарт нь аналог баримт гэж гаргаж ирдэг. За энэ бол адилхан зөөрлөх ийм магдал бүхий нотлогоог хэлдэг юм байна. За энд юуг оруулдаг вэ гэх юм бол ойрхон дорнотын ер нь тухайн үеийн угсаатнууд Египтэд хөдөлмөр эрхэлж исэн болоод боочлогч исэн тийм тохиолдлуудыг авч үзнэ. За Египтэд ер нь тухайн үеийн ойрхон дорнотын угсаатнууд хэрэг оршин сууж исэн юм бэ? За тэр үеийн цаг уур, улс төрийн бодлого, нийгмийн зохион байгуулалт гэсэн ийм зүйлсүүдийг харьцуулж магадлалыг гаргадаг юм байна. За энэ дээр бол ерөнхийдөө их болгоомжтой авч үздэг. За тэгэхээр шинжлэх ухааны энэ түүхийн археологийн энэ шинжлэх ухаан маань ийм баримт нотлогоог ийм 3 ийм категорид хувааж авч үзэхдээ тэгээд шууд болон дагалдах, аналог гэсэн 3 хэсэгт авч үздэг юм байна. Тэгэхээр эднийг бид нэрлээд танилцаад тэгээд цаашаа явсан дээрээ гэж бодож байна. За тэгэхээр 19 буюу 20 дугаар зууны үеэс энэ аргыг хэрэгжилж эхэлсэн гэж би түрүү хэлсэн байна. Тэгэхээр 1880-аас 1940 онд Британийн археологчид одоогийн Синахог, Палестин, Египтээс археолог малталгаар энэ шууд болон шууд баримтууд хайж эхэлсэн үеэс эхлэлтэй юм байна. За ингэж яваад баримт хайж явж байгаад 1940 оноос гэхэд он хүртэлх хугацаанд шууд баримт бол ер нь энэ малталгаар тэгж илрээгүй юм байна л да. Тийм учраас дараагийн зөв баримт болох дагалдах баримт дээр
тулгуурсан аргачлал руу шилжсэн юм байна. 70 он хүртэл. За ингэж явсаар хагаад одоо 2000 20-р зуун 20-21-р зуун буюу 2000 он гараад 2000 оны 2010-ад оноос эхлээд аналог гэсэн баримт дээр одоо тургуулсан аргачлал хэрэгжиж эхэлсэн юм байна. За энэ дээр бол домог зүй, угсаатан зүй, соёл судлал гэсэн одоо бусад энэ жинхэнэ ухааны зарим салбарууд энэ аналог баримтан дээр тулгуурлаад одоо тухайн үеийн бусад үндэстнүүдийн дээр болж исэн үйл явдал түүхийг харьцуулан адилтхан ингэж юм нотолгоо гаргаж эхэлсэн юм байна. За тэгээд энэ шинжлэх ухааны энэ баримтууд дээр бол Библийг өөрийг нь юу гэж үздэг вэ гэвэл дагалдах баримт гэж үздэг юм байна. За бид нар итгэгч нарын хувьд бол Библийг шууд буюу Бурхны үнэн гэж үздэг учраас ямар нэгэн одоо дагалдах аналог баримт гэж үздэг шууд тийм ээ цорын ганц үнэн гэж үздэг. Гэхдээ бидний подкаст маань ерөнхийдөө нөгөө танин мэдхөө учраас одоо Библиэс гадуурх баримт нотлохоог авч үздэг болохоор эдгээр Библиэс гадуурх ялангуяа шинжлэх ухааны энэ бусад энэ салбар шинжлэх ухаанууд маань Библийг дагалдах баримт гэдэг дээр авч үздэг юм байна. Тэгээд шинжилгээний аргачлалаараа бол одоо юу гэж үздэг вэ гэх юм бол уламжлалт үзэл гэж үздэг юм байна. Библийн өөрийнх нь өгж байгаа энэ түүхийг. За тэгээд 1800 он гарч одоо шинжлэх ухааны дээр аргачлал гарч тийм ээ ялангуяа Египтээс гарсан түүхийг шинжлэх ухааны дээр үндэстэйгээр судлаж эхлэхээс өмнө ер нь энэ Египтээс гарсан түүхийн он цагийг юу гэж үзэж ирсэн бэ гэдгээс хэдүүлээ ингээд үндсэн сэдв рүү оръё. За тэгэхээр бид нар хэдэн одоо юуны дугаарын өмнө дэлхийн үүслийн тал дээр юуны Ирландын бишоп Джеймс Уэшер гэдэг хүн манай эртний өмнөх 4004 онд хүн төрлөختөн бүтээгдсэн юм а гэсэн он тоолдог гаргаж ирсэн тэр бишопын талаар ярьж байгааг та бүхэн санаж байгаа бох. За энэ хүний энэ Annals of the World буюу одоо монголоор орчуулах юм бол дэлхийн он дараалсан түүх хэмээх ном бүтээлд одоо энэ дэлхийн хүмүүс үүссэн түүхийг манай эртний өмнөх 4400 гэхээс гадна за энэ Египтэд ер нь израилчууд Египтээс гарсан түүхийг ярихаас өмнө израилчууд ер нь хизээ Египтэд очисон бэ гэдэг он дарааллыг бид нэр ярихаар эхлээд ярьсан зүйтэй гэж бодож байгаа. За тэгэхээр энэ Джеймс Уэшер гэдэг хүн бол өөрөө энэ дэлхийн он дараалсан түүх гэдэг зохиолдоо за Библийн өөрийнх нь өгж байгаа он дараалал за тэр цаг хүмүүсийн ургийн мод за хүмүүсийн насалсан түүх, насалсан нас тэр захир одоо хаанчилж исэн бүх энэ цаг хугацааг хронолог маягаар гаргасан байна л да. За тэгээ энэ хүн Египтэд ер нь израилчууд хизээ очисон бэ гэдэг цаг хугацааг өгөхдөө 1-р хаад номны 6-гийн 1 дээр их эхлээд үндэслэсэн байна. За энэ 6-гийн 1 дээр юу гэж бичигдсэн бэ гэвэл Египтээс гарснаас хойш 480 дахь жилд Соломон хаан хаанчлалынхаа 4 дахь жилд эзний сүмийг барьж эхэллээ гэсэн ийм ишлэл байна. За тэгэхээр энэ ишлэл дээр үндэслээд Соломон хаан манай эртний өмнөх 966 онд хаанчлалынхаа 4 дахь жилд одоо сүмийг барьж эхэлсэн гэж үзсэн байна. Тэгэхээр энэ 966 гэсэн он дээр 480 жилийг нэмдэг юм байна. Ингээд нэмээд манай эртний өмнөх 1446 гэсэн он гарч ийн. 966 дээр 480 нэмэхээр. За тэгэхээр энэ Уэшер юу гэж үзсэн гэхээр манай эртний өмнөх 1446 онд Египтээс гарсан гэж үзсэн байна. За тэгвэл гэтэл 12-ийн 40 дээр Египтэд суусан жилийг 430 жил тэд нэр Египтэд суусан гэсэн энэ одоо энэ ишлэлийн 430 гэсэн жилийг аваад 1446 дээр дахиад 430-аа нэмсэн байна. За ингэхээр манай эртний өмнөх 1876 гэсэн он тоолол гарчээ. Тэгэхээр Уэшер юу гэж үзсэн гэхээр манай эртний өмнөх 1876 онд израилчууд Египтэд ирсэн гэсэн ийм он тоол гаргасан байна. За энэ бол аргачлалыг харсан баг тийм ээ. Библийн он тооллуудыг дээр нь нэмээд энэ хүн гаргасан байна. Тэгэхээр энэ Уэшерээс гадна бас сонирхолтой одоо Джон Кальвин, Мартин Лютер гэх мэт том шинжлэгч нар бас энэ Египтэд ер нь израилчууд хэдэн очисон бэ гэдэг дээр он тоолол гаргасан. Гэхдээ Джеймс энэ Уэшер шиг юм нарийн тооцоол гаргаагүй учраас энэ Джеймс Уэшерийн гаргасан энэ манай эртний өмнөх 1876 гэдэг он нь
одоо шаналт ухаан үүсээд 1800 он хүртэлх хугацаанд бүхний тэр хүлээмжшөрөгдсөн чуулганууд дагаж одоо хүлээн авсан он тоолол болж исэн юм байна. Тэр битгээл тухайн үеийн Библиэд гарч ирсэн Библиуд дээр хавсралт маягаар энэ он тооллууд ингээ явж ижээ. За тэгвэл энэ дээр ер нь саний тэр шийдэх ухаан маань үдсэн байна. Энэ дээр яг шууд баримт буюу те одоо тэр Израильчуудыг Египтийн бичиг баримтанд нь Израиль гэдэг еврей гэдэг нэрийг шууд бичсэн бичээс эсвэл еврей одоо Египтийн малтлагаас Израильчууд гэж хэлж болох ус тэмдэгтэй тийм археологийн олдвор олдсон уу гэвэл олдоогүй. Нэгдүгээр шууд баримт бол олдоогүй юм байна. За хоёрдугаар тэр дагалдах баримт гэдэг дээр нэг одоо бичээсийг авч үздэг юм байна. Энийг бол Бруклиний папирус гэж нэрлэдэг. Одоо энэ Нью-Йоркийн Бруклиний музейд халагддаг ийм эртний 1800-аас манай эртний 1800-аас 1740 онд хамаарагддаг юм Египтийн папирус бичиг байна л да. За энэ папирус бичиг нь хоёр талдаа одоо бичээстэй нэг талдаа болохоор тухайн үеийн Египтийн хөдөлмөрийн лагераас оргосон 80 хүний нэрсийг бичсэн бол нөгөө талд нь одоо Синефти гэдэг Египтийн нэг язгууртан эмэгтэйд 90 жил одоо өгсөн 95 боол тэр 95 боолын нэрсийн дараалал байдаг юм байна. За энэ нэрсийн дараалал донд 45 Левант бүс нутгаас ирсэн Семит хугацааны хүмүүс нэр байна. За тэгэхээр энэ Левант гэж юу хэлээд байгаа юм гэвэл тухайн үеийн одоогийн Палестин, Израиль, Лив, Сир гэх мэт газар нутгийг тухайн үед Левантын бүс нутаг гэж нэрлэж байсан байна. За энэ Семит гэдэг хүмүүс нь бол бид нар мэдж байгаа Ноагийн 3 хүүхдийн нэг болох Шемийн уруудмыг үүссэн хүмүүсийг Семитийн уруудам одоо Семитүүд гэж нэрлэж байна. За энэ хүнийг 1800 одоо энэ нэршлиг 1800 оны үед Германы хэл шинжээч Август Лютиг Шлоцер гэдэг хүн анх энэ Семит гэдэг нэрийг хэрэглэсэн юм байна. Энэ нь одоогоор шилжих ухааны одоо нэршил болж тогтсон байна. Тэгэхээр одоо монголчуудыг Алтай язгуурт оруулж ярьдаг тийм. Алтай язгуурыг хэлнэ. Язгуурын хүмүүст монголчуудаас гадна Түрэг, Манж, Тунгус одоо сүүлийн үед Солонгос, Японыг нэмж байна. Энэ хүмүүсийг бүр эрт үед бол одоо хил зүйн хувьд нэг гарал угсаатай үндэстэй гэж үзэж байгаатай адилханаар Семит гэдэг дээр одоо энэ Левантын бүс нутгийн тэр хүмүүсийг авч үзэж байна. Тэгэхээр эртний Семитийн угсаанд ямар үндэстнүүдийг хэл соёлыг оруулж исэн гэвэл хэл. За энэ бол Вавилон Ассирчүүдийн ярьдаг хэл байсан байна. Угарит хэл гэдэг нь эрт үеийн Сирчүүд ярьдаг байсан юм. Финикчүүд бол финик хэл. За эртний еврей хэлээс гадна арамей хэлтнүүдийг ингээд тухайн одоо эртний Семитүүд гэж оруулжсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол ер нь хэл аялга ойролцоо за зарим талаараа соёл одоо амьдралын хэм маяг ойролцоо үндэстнүүдийг тухайн үед Семитүүд гэж хэлж ирсэн юм байна. Тэгэхээр энэ саяны хэлсэн дээр Бруклиний бичээс дээр ийм Семит үндэстэй. За онцгойлоод энэ Палестин, Сир одоо Ливанаас ирсэн хүмүүсийг угсаатуудыг ингэж хэлжсэн. Тэр дотор нэг хэдэн нэр байна л да. За энэ нэрнүүд нь юу вэ гэх юм бол Манихама, Ашира, Акоба, Давид Хуат, Хава, Шепра гэсэн нэрнүүд нь. Эдгээр нь бол шууд еврей нэрнүүд юм байна. Тэр Ашира гэдэг бол Израилийн 12 овгийн нэг, Акоба гэдэг нь Яаков гэдэг нэрний эмэгтэй хувилбар байна. Тэгээд Хава гэдэг бол Эва, Шепра гэдэг бол одоо Гэтэл номдор гардаг еврей их баригчтай адилхан юм нэр байна. Тэгэхээр дагалдах баримт болгож манай эртний 1876 онд Израильчууд Египтэд ирсэн юма гэдэг дээр энэ одоо Бруклиний папирусыг дагалдах баримт болгож зарим хүмүүс одоо татаж авдаг. Гэхдээ ихэнх Библийн судлаач нар, за археологч нар, түүхч нар энийг болвол энэ тухайн үеийн одоо Семит үндэстнүүд Израильд ирж исэн, боол болж хөдөлмөр эрхэлж исэн гэдгийг баталж байгаа одоо тэрийг илэрхийлж байгаа болохоос биш яг Израильчууд Египтэд ирсэн гэдгийг энэ бол батлахгүй гэж ингэж хүлээж авдаг юм байна. За харин энэ дээр нэг аналог баримтыг бол хүмүүс гаргаж тавьдаг. За энэ дээр бол Давид Ролл, Брайант Вуд гэх одоо Библийн болоод энэ түүхч эрдэмтэд энийг бол зарим талаараа дэмждэг. За аналог баримтыг бид нар мэдж байгаа тийм энэ бол харьцуулан судлах гэсэн. Тэгэхээр манай эртний 1876 гэдэг он дээр бол тухайн үед Египтийн 12 дугаар ухсааны фараонууд болох 2 дугаар Синерет, 3 дугаар Аменемнехт гэх мэт
одоо фараончууд тухайд хаачилж ирсэн юм байна. За ялангуяа энэ 2 дугаар Синерет гэдэг фараон энэ үедээ Паян мужийг одоо усжуулах юм том төсөл хэрэгжүүлжээ. Тэгэхээр Паян муж гэдэг нь Нилийн баруун эргийн хуурай муур амьсгалтай газар юм байна. Тэгэхээр энэ газрыг усжуулахын тулд усан сан байгуулсан. За энэ усан сан байгуулахдаа лахун гэдэг сувг шуудаг одоо татаж энэ Паян мужийг усан сан услахааны систем байгуулсан юм байна. За энэ услахааны энэ лахун гэдэг сувгийг шуудаг барихад одоо сувг шуудаа барьсан. За усжуулах систем одоо ус зайлуулах систем байгуулсан. Шорон байгууламжууд 70 гэх мэт би 20-30 жилийн хугацаатаагаар 10-аас 30 мянган хүний хөдөлмөрийн дор ингэж байгуулсан байна. За энийг ханалга баримтаар юу гэж үзсэн гэвэл одоо нөгөө 7 жилийн ган гачиг болоод 7 жилийн Йосефийн 7 жилийн ган гачиг бас 7 жилийн энэ нөгөө юу болсон бүх зүйл ингээд элбэг хангалуун байсан үедээ нэг холбоод за энэ үеийн төрийн бодлогын дагуу энэ 2 дугаар Синерет гэдэг фараон энэ лахун гэдэг сувг шуудаг байгуулсан. Тэгээ энэ үед Йосеф Израилийн одоо юу биш Египтийн 2 дахь хүн болж Чати буюу ерөнхий сайд болон дэвшсэн гэж ингэж юм аналог баримтыг өгдөг юм байна. Тэгвэл энэ нөгөө 1876 гэсэн тэр Джон Джеймс Уэшрийн энэ он тоол дээр ерөнхийдөө шинжлэх ухаанаас үүднээс бол шууд баримт байхгүй. Дагалдах баримт гэж саний Брюклиний юг папирусыг авдаг ч гэсэндээ ихэнх эрдэмтэд энэ дээр бол энийг дэмждэггүй юм байна. За гэтэл 20 дугаар зууны ихээр бас Библиэлд үндэссэн бас нэгэн он тоол гарсан. За энэ бол гитлэл 1:11. За энэ дээр юу гэж гардаг вэ гэвэл Израильчууд Бетон болон Рамсес хотуудыг байгуулсан гэсэн нэг юм ишлэл гардаг. За энэ Бетон болон Рамсес хотууд нь хизээ баригдсан бэ гэх юм бол манай эртний өмнөх 1303 оны үед баригдсан байна. Гэхдээ биш ээ. Манай эртний 1290-с 1250 оны үед баригдсан юм байна. Тэгэхээр энэ дэр гарч байгаа Рамсес гэдэг фараон бол өөрийнхөө амьдарч исэн үед энэ Пер Рамсес буюу Рамсесийн хот гэдэг юм Рамсесийн гэр гэдэг нэртэй хотыг байгуулсан юм байна л да. Тэгэхээр энэ фараон маань өөрөө хизээ яасан бэ гэх юм бол манай эртний өмнөх одоо 1213 онд тэгээ 90 орчим наснда нас барсан. За 1303 онд мэдлээд за манай эртний өмнөх 1279 онд одоо фараон болж 1213 он хүртэл одоо ингээд 66 жил Египтийн төрийг барьсан. Одоо Египтийн хамгийн агуу фараонуудын нэг юм байна. Тэгэхээр энэ фараоны үед хэрэг энэ одоо энэ Бетон болон Рамсес хотыг Израильчууд барьсан гэж үзэх юм бол энэ фараоны үед Египтэд байсан болж таарч байна. Энэ дээрээс үндэслээд ерөнхийдөө Израильчууд манай эртний өмнөх 1260-аас 1250 оны үед Египтээс гарсан гэж юм он тоол гарсан. За энэ дээр дахиад нөгөө гитлэл номын 12-ын 40 дээрх 430 жилийг бас нэмж байна. Израильчууд 430 жил Египтэд суусан гэдэг он тоолыг нэмэхээр манай эртний өмнөх 1660-аас 1600 оны үед Египтэд ирсэн болж таарч. За тэгэхээр ингээд үзэх юм бол хоёр өөрийн он тоол гарч байгаа. Нэг нь Джеймс Уэшрийн манай эртний өмнөх 1876 он гэсэн он тоол гарч байгаа бол нөгөөх нь манай эртний өмнөх 1660-аас 1600 оны үед Египтэд ирсэн гэсэн хоёр өөр одоо зөрүүтэй он тоол гарч ийн л да. Энэ сүүлд гарсан 20 дугаар зууны ихээр гарсан одоо бий болсон энэ он тоол дээр нөгөө шинжлэх ухааны шууд болоод дагалдах аналог баримтууд хэрэг байна вэ гэдэг дээр хэдүүлээ харъя. За шууд баримт болгож Мернебахтын стелла буюу Мернебахтын чулуун бичээс гэдэг энэ 3 м өндөр 1 м 60 см өргөнтэй хар боржин юм чулуун бичээс олдсон юм байна. За энэ бол шууд баримт гэж авдаг. За энэ бол 2 дугаар Рамсесийн хүү за дундад хаант улсын фараон болох Мернебахт гэдэг фараоны зарилгаар манай эртний өмнөх 1213-аас 1203 оны үед бичигдсэн. За ер нь бол сүүлийн судалгаагаар тооцоогоор манай эртний өмнөх 1207 онд бичигдсэн гэж үзэж байна. За энэ яагаад шууд баримт болж байгаа гэх юм бол энэ дээр Израиль гэдэг нэрийг тодорхой бичсэн. Энэс өмнө бол ямар ч Израиль гэсэн нэртэй одоо Египтийн тийм бичээс ханы бичээс одоо өөр гэдэг тийм папирус чулуун бичээс олдоогүй. За энэ бичээсийг монголоор нь орчуулах мал ингэж бичигдсэн байдаг юм байна. Энэ бичээсийг орчуулсан юу байна. Тэгэхээр энэ дээр ингэсэн байна. Хан хөвгүүд бүхийж инх тайван хэмээн гуйж байна.
Ханаа нь олзлогдож бүх зовлонгоосоо чөлөөлөгдөв. Ашкелон эзлэгдэв, Гизер баригдав. Янам үгүй болов. Израиль сүрч үр тариа нь үгүй болов. Ханаа нь Египтийн төлөө бэлэвсэн болов гэж гэсэн ийм бичээс байдаг юм байна. За тэгээ энэ дээр хамгийн гол нь Израиль гэдэг үг Израиль гэдэг үгээр одоо бичсэн байдаг юм байна. За энэ бичээсийн нэг сонирхолтой зүйл нь бол юу гэж байгаа вэ гэхээр энэ бичээс дээр бичсэн одоо хотуудын ард нь Египтийн бичээс дээр газар нутаг гэсэн ийм тэмдэг хэрэгэлсэн байт юм байна. За энэ тэмдэг нь юуг илэрхийлж байгаа вэ гэвэл тухайн улсууд бүгд хот улс гэсэн ийм одоо тэмдэг нэрийг хэрэгэлдэг юм байна. Гэтэл Израилийн одоо Израиль гэдэг нэрэн дээр хот зүгээр хүмүүс овг аймаг гэсэн ийм олонлог гэсэн ийм тэмдэг хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр энэ тэмдэг нь юуг илэрхийлж байгаа гэвэл Израиль тухайн үед хот улс болон тэхэн одоо тэнд одоо сууршаагүй байсан. Зүгээр тэд нар овг аймаг болон нүүдэлчин гэдгийг илэрхийлсэн ийм бичээс болж олдсон байна. За энэ бол их олон зүйлийг бас одоо шийдсэн байдаг юм. Энийг зүйл дахиад нэг жоохон дуртай. За дагалдах баримт гэдэг дээр маш олон баримт илэрсэн. Нотлохоо гарсан байна. За үүн дээр Австралийн археологч Манфред Питак гэдэг хүн одоо 1800-аад оны үед эхэлсэн тэр Синай болоод Их Британчууд эхлүүлсэн Санаан хог за Палестин тэр Египтэд эхлүүлсэн энэ археологийн малтлагыг энэ хүн одоо юу яасан үргэлжлүүлэн хийсэн байна л да. Тэгэхээр энэ археологийн малтлагыг яагаад зогссон гэхээр дэлхийн 1-2 дугаар дайны үе. За дэлхийн 1-2 дугаар дайны дараахт улс төрийн нөхцөл байдлаас болоод энэ археологи ерөнхийдөө зогссон юм байна. Тэгээ ялангуяа энэ Питак бол энэ Египтийн одоо дельта гэж яриад байна л да. Египтийн нил мөрөн салбарладаг энэ хэсгийг дельта гэж нэрлэдэг. Тэгээ энд Египтээр Тел Эл Даба гэдэг одоо энэ археологийн ийм малтлагын талбай байдаг юм байна. За энэ талбайг ерөнхийдөө малтлагыг үргэлжлүүлсэн. Тэгэхээр энэ хүн 1966-аас 2000 оны хооронд дэлхийд бол алдарсан бүх нээлттэй нээсэн. За энэ Тел Эл Даба гэдэг энэ малтлагын талбайг яагаад ингээд анх ер нь малтаж эхэлсэн гэдэг түүх нь юу вэ гэвэл Египтийн нэг бичиг баримтад ер нь Гиксосууд гэх нэршил гардаг юм байна. Гиксос гэдэг нэршил. За энэ эртний Египтийн хэлээр бол харийн хаад гэсэн утгатай юм байна. За эдгээр хүмүүс нь манай эртний өмнөх 1650-аас 1505 оны хооронд 100 орчим жил доод Египт буюу гэж нэрлэгддэг Египтийн хойд хэсгийг захирж исэн юм үндэстнүүд байна. Тэгэхээр энэ үндэстнүүд ер нь эдгээр хүмүүс нь ямар үндэстэн байсан бэ? Ямар угсал гаралтай хүмүүс байваа гэдгийг 1800-аад оны үеэс ер нь эрдэмтэд археологчид нар тогтоох олдоо малтлаг эхлүүлсэн юм байна л да. За энэ ингэж явсаар гад энэ Австрийн одоо археологч Манфред Питак гэдэг хүн 1966 оноос 2000 оны хооронд энэ Гиксос гэх одоо Египтийн эртний бичигдсэн энэ хүмүүсийн гарал угсааг тогтоосон. За тэгэхээр энэ хүмүүсийн гарал угсаа нь юу болж таарсан бэ гэхлээр Левантийн буюу бүс нутгаас ирсэн Семит угсаатууд болж таарсан. Энийг бол одоо хөтөлбөргөө нотолсон юм байна. Энэ археологийнхоо энэ зөвлөлөөрөө зөвхөн дэлхийд алдарсан нөгөө талаараа энэ археологийн нээлтүүд нь Библийн түүхийг ойлгоход маш том одоо нотлогоо баримт болсон юм байна. За энэ дэр нь юу байсан бэ гэвэл нэгдүгürt булш байжээ. Тэгэхээр бид нар мэдчих одоо Египтчүүд бол булшаа, мумилад тэгээд одоо пирамид гих цогцлборт тэгээ авсанд оршуул гэдэг гол нь Израиль Египтчүүдийн энэ оршуулга нь их хувьчилсан байдаг юм байна. Яг нэг хүн зориулж авс бэлдэн. Тэгээд тэр авсан дотор нь бас ингээд юу яадаг юм бэ? Шивнэр буюу одоо хойд наснд нь үйлчлэх шавар хүмүүстэй гадна сүнстэй харилцах тийм одоо шавар хавтантай хамт оршуулдаг юм байна. За тэгвэл энд канаачууд бас канаачуудын булш эндээс илэрсэн. Тэгэхээр канаачуудын булш юугаараа өөр гэвэл канаачууд хүмүүсийг булшлагаас гадна ихэнхдээ шатаадаг юм байна л да. Шатаадаг. За тэгээд зарим булшнаас нь за одоо ялангуяа тийм зэвсгийн нийт хэрэглэл. Тэгээд гахаан яс илэрдэг юм байна. Гахаан яс. За тэгвэл израильчуудын булшнаас юу илэрдэг вэ гэх юм бол ерөнхийдөө израильчууд маань нөгөө нүүдэлчин овог хүмүүс учраас хүмүүсийг тэгж хувьчилж
одоо нэг хүн зориулсан нэг авс гэхээс илүүгээр хүмүүсийг ураг овгоор оршуулд юм байна л да. За тэгэхээр энэ хадны агууд оршуулсан олон ураг овгийн олон үеийн булш илэрсэн. За энэ булшин дотроос нь израильчуудыг гэж хэлж болохоор юу илэрсэн бэ гэх юм бол хувц сэргэлдээс гадна гол нь энэ хурганы яс илэрсэн юм байна. Хонь хурганы яс. За энэ бол сүүлд тэр каначууд амьдарч байсан израильчуудын энэ хот суурьнгаас бас илэрсэн. Тэгэхээр бид нар мэдж байгаа израильчууд бол ерөөсө гахаад хийж идэггүй. Гахаад хэргэлдэггүй. Тэгэхээр тэдний амьдарч байсан газраас гахаа яс бол илэрхгүй дандаа хонь одоо тийм ямаа хурганы ясан гэж илэрдэг юм байна. За хоёрдугаарт нь тахилын үлдэгдэл илэрчээ. Ялангуяа эндээс хураг болон ямааныгаар тахил өргөсөн ийм тахилын үлдэгдлүүд олдсон. Тэгэхээр энэ бол еврейчүүдийн одоо тахилтай шууд холбогдож байгаа. Ийм зам мүлтэй холбогдсон нэг юм юу болж таарч байна. За гуравдугаарт нь энэ юу болдг юм бэ? Байшин сав. Тэгэхээр израильчууд ийм дөрвөн өрөөтэй ийм байшин хэрэгэлдэг. За энэ байшингийн төөрөд их олдсон. За тэгээд ийм дагалдах баримтан дээр ийм гурван зүйл. За шууд баримтан дээр тэр Мернабахтын чулуу олдсон байна. За аналог бас баримтан дээр хүмүүс юу гэж үзсэн гэхлээр ер нь Йосеф өндөр албан тушаалд хүрсэн гол шалтгаан нь энэ үед энэ нөгөө Семит угсааны фараончууд хот Египтийг захирж исэн үедээ таарж байна. Тэгэхээр нэг угсааны хүмүүс байсан учраас Йосеф өндөр албан тушаалд хүрэхэд бол их дүт амар байсан гэдэг. Тухайн үед одоо энэ Семит угсааны 8 фараон захирж исэн өөрсдөө тэгээд Семит угсааны мөртлөө тухайн үед фараон гэдэг цолыг тэгээд Израилийн төр удирдах одоо бүх одоо зүйлийг авч хэрэгжилж исэн юм байна. За энэ дээр үндэслээд Кеннет, Кетчин, Джеймс Хотмер гэх мэт эдэмтэд дээрх шууд болон одоо тэр аналог баримтан дээр үндэслээд израильчууд бол манай эртний өмнөх 1800-аас 1740 оны үед Египтэд очиагүй харин 1650-аас 1550 оны үед энэ Гевсосчуудын үед Египтэд ирсэн гэсэн нэг юм одоо он тооллыг гаргасан. Тэгээд энэ бол одоо хамгийн сүүлд ер нь нийтээр хөлөө зөвшөөрж байгаа эрдэмтэд болоод Библийн одоо теологч нар түүх судлаач нар хэл шинжээч нар тэр археологчид бол израильчууд манай эртний өмнөх 1660-аас 1650 оны үед Израильд очисон гэсэн энэ он тооллыг бол одоо бүх нийтээр хүлээн зөвшөөрж байгаа юм он тоолл юм байна. За тэгвэл тэр хиний Зэмш Вэшрийн гаргаж тавьсан 1-р хаад 6-гийн 1 дээр үндэслэлсэн энэ он тоол юу болж таарваа гэдэг. Эрдэмтэд зарим хүмүүс бол энэ дээр тэгвэл Библи худлаа гэж юу гэж тийм. Библийн он тоол зөрүүртэй юу л аль нь үнэн бэ гэж. Тэгээ энэ дээр за Виллен Альбрахт, Ричард Фридман, Кеннет Кетчин, Нахум Сарна гэх мэт одоо еврей янз бүрийн энэ алдартай Библийн эрдэмтэн теологч нар тайлбар өгсөн байна. За энэ тайлбарыг дурдаад тэгээд энэ удаагийнхан дугаарыг өндөрлөе. За энэ бол юу гэх юм бол Галаат 3-ын 17 дээр Илч Паул 430 жилийг өгсөн байт юм байна. За энэ 430 жилийг Паул өгөхдөө зөвхөн одоо Израильчууд Египтэд байсан он тооллоос илүүгээр Авраамаас Египтээс гарсах хүртэлх энэ он тооллыг нийтэд ингэж базаж ингэж өгсөн байт юм байна л да. Одоо энэ судалгаан дээр хийгээд. Тэр нь юу гэх юм юу гэсэн үг вэ? Авраам нутгаасаа гараад тэгээд Авраамын дараа Авраамын дараа Исаак. За Исаакийн дараа Яаков. Тэгээд Яаков гэр бүлээ дагуулад Египтэд очисон. Египтээс израильчууд гарсан энэ бүх он тооллыг энэ 430 жилд багтааж үзсэн. За энэ нь бол яг энэ нөгөө нэг тэр сүүлд өгсөн он тооллолтой яг зөв одоо нийцдэг. За харин 6 тэр 1-р хад 6-гийн 1 дээр байгаа 430 жилийг энэ эрдэмтэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ Израиль одоо Библийн нөгөө зарим нэг он тоолол зарим тоон дээр нөгөө нэг бэлэгдэлтэй байдаг тийм ээ. 7-гийн тоо, 12-ийн тоо, 40-ийн тоо гэх мэт. Ялангуяа энэ юм гэдэг юм байна. 480 жилийг 12 туухаар 40 жил гарна. За дахиад 40-12-оор үржүүлвэл 480 гардаг юм байна. За энэс үүдээд ерөнхийдөө 40 гэдэг бол одоо ихэн Мосе Меданы зүйл 40 жил байсан. За израильчууд 40 жил цүлд тэнсэн. За Есүс 40 өдөр цүлд соригдсон гэдэг маань энийг үзээд 40 гэдгийн тоо бол одоо сорилт зовлонг илэрхийлсэн бэлэгдлийн тоо.
За энэ 12 гэдэг бол Израилийн 12%-ийг илэрхийлж байна. Тэгээд 40-ыг 12-оор хуржуулахаар 480 жил гарч байгаа нь Израилийн бүх овгууд одоо бүр ингээд чинээндээ тултлаа зовлон сорилтыг амссан маа гэдгийг илэрхийлэхийн тулд энэ 6 одоо 1-р хаад 6-гийн 1 дээрх 480 гэдэг жилийг ингэж авч үзсэн байна гэдгийг ийм тайлбар хэлсэн байна. Тэгэхээр ер нь сүүлийн үед бол энэ тайлбарыг илүү их авч байна. Тэгэхээр энэ хүмүүс юу гэж хэлж байгаа бол Библи маань нэг талаараа түүхэн бодит үйл явдлыг одоо бичгээс гадна бас сүнслэг утга дамжуулагч учраас энэ зарим тоон дээр иймэрхүү бэлэгдэл бол гарч байгаа гэж үзэж энэ 6-гийн 1-ийг тэр James Washington гаргасан 6-гийн 1 дээрх одоо 1-р хаад 6-гийн 1 дээрх тэр тоог он тооллыг ингэж үтсэн юм байна. Тэгэхээр ямар ч энэ Египтээс гарсан үйл явдлыг ярихын тулд эхлээд Израильчууд хизээ Египтэд очисон бэ гэдэг дээр бол одоо уламжлалт буюу Библийн он тоол дээр үндэслэсэн ийм одоо нэг он тоол явж байгаад 1800 оноос эхлээд одоо тэр шинжлэх ухааны бол одоо аргачлал болох шууд болон дагалдах аналог баримтуудын одоо ийм нягтлаж үзсэн ийм судалгаан дээр үндэслээд одоо энэ он тооллуудыг гаргаж тавьсан. Тэгээд сүүлд одоо бүхний тэр хүлээн зөвшөөрж байгаа он тоолол болол тэр Рамсес хааны үед Израильчууд Египтээс гарсан. Тэрнээс өмнө Гиксосчуудын үеэс өмнө одоо 1660-аас 1600 оны үед Египтэд ирсэн гэсэн он тооллыг бол бүхний тэр хүлээн зөвшөөрж байгаа юм байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар ямар ч гэсэн нэг ингээд ийм их он тооллыг та бүхэнд танилцууллаа. Тэгээд ямар ч гэсэн жоохон ойлгомжтой жижиг тань мэдхүү өгсөн байхаа гэж бодож байна. Тэгээд биднэрт контентыг маань дэмжиж сэтгэлийн дэм өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл дахин уулзтлаа. Баяртай.